Дизайны төгс шийдэл. Нэвтрүүлгийг дэмжин хамтран ажилладаг туяарах салон. За ингээд шоу бол маш амжилттай сайхан зохион байгуулагдсан. Ингээд шоуг зохион байгуулсан бүх хамт олондоо нийт иргэд байгууллагуудаа одоо телевизийн өмнөөс баяр хүргэмээр байна. Ингээд эх 7 хоногийн төгс ертөнцийн нэвтрүүлгээр уулзъя. Баяртай үзэгчтэй. I'm so fierce that it's nuts. Style. Perfect. Style. Perfect. За ингээд түрүүчийн нэвтрүүлгээрээ бид wheelchair fashion show-г анх удаа амжилттай зохион байгуулсан урлах эрдэм дээд сургуулийн загварын шоуны 1-р хэсгийг та бүхэндээ танилцуулсан байгаа. Ингээд үргэлжлүүлээд 2-р хэсгийг одоо та бүхэндээ танилцуулах гэж байна. Ингээ манай студид урлах эрдэм дээд сургуулийн GT загварын товчооны захирал Тунгалаг хатагтай хүрэлцэн ирсэн байна. За та бүхэн тайзан дээр уг шоуны фейс нүүр царай болсон Puruma гэж моделийг харж байна. За цаана манай алдартай шансны 3 гайхамшигтай аялгаугаа тоолж байна. За энэ хэсэгт бол үндэсний аялгаутай хувцснууд гарсан байж байгаа. Ямар нэгэн байдлаар Монголын гайхамшигтай энэ үндэсний хувцсны элементүүдийг гонж одоо төгөлдөр ашигласан ийм загваруудыг бид модельудаа хийж өгсөн юм аа. Ингээ шансны 3 маань ч гэсэн одоо урлах эрдэм дээд сургуулийн загварын товчооны гайхамшигтай улаан даашинзыг бас өмссөн байна. Та бүхэн харж байгаа. Тий энэ манай энэ нодлонгийн бүхэл бүтэн 11-ээс 12 оны хичээлийн жилийн хамгийн шилдэг загварын бүтээл тооцогдсон ийм одоо улаан даашинзнууд байгаа. За энэ плац бол бас их гоё. Зуны энэ маш их өнгөлөг материалаар хийгдсэн. Уул манай энэ модельда маш их таалагдж байгаа. Одоо ялангуяа энэ зуны наад маарч юм уу тийм ээ? Одоо энэ халуун дулааны үйлрэлд ийм өнгийн одоо зөвлөмсөд ингээд гадуур явж байхад бол өөрт нь их таатай байх болов уу гэж бодож байна. За бас загвараа маш гоё танилцуулж байна. Тэгээ шоу маань их аятайхан зохиомжтой, өгүүлэмжтэй байсан. Энэ болгон маш их хүч хөдөлмөр шингэсэн байгаа. Тэгээд энэ шоуны бүх хувцс, ийдлэл одоо бүх зүйл танах одоо спонсорлож одоо тий тухайн хүмүүсийг одоо баярлуулсан маш сайхан ажил хийсэн гэж бид хүмүүст өгнж байгаа. Тий, энэ бол үнэхээр том хүмүүнлэгийн ажил гэж бид бодож байна. Монголын дизайн үйлдвэрлэлийн хамгийн анхны сургууль урлах эрдэм бол одоо 20 жил болсон байна. Намар бид 20 жил яваад тэмдэглэн. Энэ 20 жилийн өмнө хэд хэдэн том хүмүүнлэгийн ажил зохиож байгаа. Үүний нэг нь энэ wheelchair fashion show буюу тэрэгцтэй иргэдийн загварын шоу юм. Энэ дэлхийд дахинд их алдартай одоо шоунууд хийгддэг юм байлээ. Тэгэхээр зэрэг Монголд анх удаа үнийг хийя гэж түгээмэл төвөөс санаачлаад манайх 2 сараас хойш 3, 4, 5 сар гээд бүтэн 3 сарын одоо хөдөлмөрөөр шингээж байж энэ хүмүүст одоо загварууд уралсан. За ер нь бол энэ тэрэгцтэй хүмүүст хийж байгаа одоо дизайнерын бүтээл гэдэг үл их онцлогтой. Одоо энэ суугаад байна тийм ээ. А энэ одоо суулт, өрмөц, эскүүр, за тэгээ өмсгөл байна.
Энэ бүхэн дээр бол бид нар маш их бодох хэрэгтэй. Загварын үзүүлбэрийн ард ч гэсэн бид нар бас тодорхой загварууд дээр засвар явж байна. Бид нар хүмүүстэй маш гоё бүтээлийг өөрт нь үнэхээр эвтэйхэн тийм одоо сайхан бүтээлийг хүлээлгэж өгөх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг би дахин хэлээд байгаа. Энэ загварын шоу бол мөн урлах эрдэмт бас их өгөөчтэй ийм зүйл болсон. Хамгийн гол нь бид маш их юм сурсан. Ер нь манайх чинь жилдээ 1000 гаруй шинэ загварын бүтээл уралдаг. Тэгэхээр ийм их юм яаж хийгээд байна? Ямар ач холбогдол байгаа юм бэ гэж надаас их асуудаг. Тэгэхээр бид юм сурж байна л гэж хариулдаг. Тэгэхээр түүний нэг одоо томоохон жишээ нь энэ wheelchair fashion show юм байна. Тэгээд энэ манай одоо fashion show-нд оролцсон загварын үзүүлбэрт оролцсон энэ модельүүд ямар чин сэтгэлээсээ энэ одоо арга хэмжээнд хандж гэнэ үү? Бидний хэлсэн энэ тайзан дээр бие авч явах явдал байдал хүмүүст одоо энэ дизайнерын бүтээлийг танилцуулах энэ одоо асуудлыг үнэхээр сайн ойлгож чин сэтгэлээсээ ингэж хандсан байгаа. Би загварын үзүүлбэрийн туршид ганцхан юмнаас санаа зовж байсан. Энэ тэрэн зэрэгтэй одоо моделийг тайзан дээр гаргачаад эвгүй байдалд оруулах вэ гэж тийм ээ. Тийм учраас ихэнх тохиолдолд бид нар ханилаад яваад байгаа. Тэгэхээр зэрэг харин хүмүүсийг ерөөсөө өөрөө явж чаддгүй гэж ойлгож иж болохгүй. Өөртөө мэдээ тэргээ одоо жолоодод нааш цаашаа явал яаж юу энэ бол маш олон сайхан ажил хийдэг өндөр боловсралтай ийм улсууд байна шүү дээ. Гэхдээ бид нар тайзан дээр ханилж явах хэрэгтэй гэж би бодоод цөмөрөнгийн ингээд ихэнх нь хүнтэй ингэж гаргаад байсан. За энэ бол маш гоё үндэсний одоо стилийн загвар өмссөн ламжуу гэж залуу гарч ирсэн. Энэ нийгмийн их одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг энэ түгээмэл олон нийтийн харилцааг одоо авч явдаг ийм залуу байгаа. Хөгжилтэй их тийм сайхан стажинхэн олон нийтийн харилцаанд мэрэгчлэлтэн гэж хэлж болно доо. Тэгээ энэ хийсэн хувцсанда маш их сэтгэл хангалуун байсан. Энийг манай Наран гэж дизайнер одоо урлсан ийм сайхан хувцс юм байгаа маа. Тэгэхээр дэлхийн яг wheelchair fashion show-г анзаарч харахад бас яг бас тийм жоохон бараанд зарим нэг нь бол жоохон уйдгартай санагцсан надад. Гэтэ Монгол дангуудаа зохион байгуулагдсан гэхэд үзэгчдийн судлаас харахад сэтгэл хөдлөөд би л гараа ингээ хорстол алгаад байсан. Баярлалаа. Тий хүмүүс маш өндөр үнэлж байсан. Тэгэхээр зэрэг манай энэ загварын үзүүлбэрт оролцож байгаа моделуудад ямар одоо зүйл хүсэж байна яг тэрийг дизайнерын шийдэлтэйгээр хийж өг гэсэн одоо бараг тушаал гаргасан. Энд манай дизайнерууд мөн төгс хангийн оюутнууд чин сэтгэлээсээ одоо хандаж оролцож за тэгээд баахан моделуудыг маш гоёор хувцлаад надад үзүүлэхгүй юу. Гэтэл ихэнх нь өдөр тутмын хувцас байсан. Тэгэхээр өдөр тутмын сайхан өмсгөл таарсан ийм одоо хувцсууд сэтгэл баясгасан ч гэсэн бид загварын шоу хийх гэж байгаа учраас бас энэ шоунд шин тавигдах ерөнхий зарчмууд байна шүү дээ. Стандарт байна. Бид маш гоёмсог юм хийх хэрэгтэй. Шин загварын үг хиллэг байх хэрэгтэй. Материалын мөн одоо скүүрийн зохион бүтээлтийн шин хиллэгүүд энд явж байх хэрэгтэй. Тийм учраас дахиж одоо гоёлын хувцснуудыг нэлээд их хийсэн. Тийм учраас 1 хүнд 2-4 загвар одоо хийгдсэн гэж ойлгож байна. Зарим хүнд 5-6 загвар хийгдсэн. Тийм учраас манай моделүүд энэ загварын бүтээлийг олон түмэнд хүргэнэ гэдэг бол үнэхээр хариуцлагатай ажил гэдгийг ойлгосон учраас одоо ийм сайхан одоо үзүүлж байна. Би эднэрт бол маш их баяртай байна. Моделууд маань бас сэтгэл хангалуун бас яг ингээд бүр инээд сүүлдээ бүр инээгээд поз аваад маш чадварлаг үзүүлж илээ. Тэгээд энэ бүхэн бол бас та бүхний хамтын үйл ажиллагаа гэж бас ойлгож байгаа. Тийм манайх ерөнхийдөө бол жилдээ 2-3 том загварын үзүүлбэр заримдаа Улаанбаатарын загварын 7 хоногийг зохиогч одоо 7 өдөр дараалсан том загварын үзүүлбэр хийж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бидэнд бол тодорхой туршлага байгаа. Монголд хамгийн олон загварын үзүүлбэрийг хийсэн, хамгийн том хэмжээний коллекцуудыг бүтээсэн ийм одоо манай GT загварын төвчөөний хамт олон байж байна. Тэр туршлага дээр бид нар тулгуурлаад интернеттэй иргэдтэй бол нэлээд сайн ажилласан. Дизайны төгс шийдэл. Тэгээ энэ тоглолт дуусахад манай тэрэн систем моделүүд бол яг иймэрхүү хэмжээний одоо юм болно гэдэг ерөөс төсөөлөөгүй гэж надад хэлж байсан. Тэр чинь аргагүй шүү дээ. Урд нь ийм юмд оролцож байгаагүй юм чи тээ. Энэ бол болор цэцэг гэж одоо залуухан бүсгүй байж байна. Энэ одоо wheelchair fashion show-г Монголд зохиоё гэж санаачлаг гаргасан хоёр одоо бүсгүй нэг л дээ.
маш их юмд их өөдрөг ханддаг, юмыг их гоёор ойлгодог, хүлээж авдаг, хичээдэг их сайхан юм бүсгүй л. Энэ бол тэгээд 70 гаруй хувцас те гутал аксессуар эмэг зүйлт ерөөсө бүгд уралсан. Тий. Тэгэхээр энэ өөр их бидэнд баясгал төрүүлж ирсэн. Одоо энэ их гайхамшигтай гоё бүсгүй байна. Одоо тэгээд хувцас болгоныг ингээл загварныг болгоныг солиол ингээл гарч ирэхэд нүүр нь гэрэлтчихсэн. Өөр ямар үзэсгэлэнтэй сайхан юм өсгөө ээж гэнэ. Тэгээд энэ аксессуарыг хэрхэн тохируул зүүх үү бид нар цөмөрөнд маш сайн зөвлөгөө өгж байгаа шүү дээ. Яванда зөвхөн энэ удаагийн шоу биш, яванда цаашдаа өдөр тутмын амьдралд чухал үйл ажиллагаанд оролцоход нь хүртэл бидний энэ одоо дизайнеруудын хөдөлмөр өөрт нь бол өргөж өгөх хаа гэж би ингэж бодож байгаа. За түрүүн хэлсэн манай одоо хүмүүс аксессуарын төрөл дээр бас сайн ажилласан. За энэ загвар дээр бас байж байна. Манай гутлаар сэдлийн техникийн эрхлэгч Туяа цэцэг багш энэ бүсгүйд сайхан гутал хийж өгсөн байгаа. Энэ хувцсын болохоор хувцсны одоо мэргэжлийн манай фэшн дизайнерууд энэ гутал бол бас их өөрийн онцлогтой. Ямар онцлог байгаа вэ гэхээр зэрэг одоо хөлн жоохон нумраад одоо юм усэд хэцүү байгаа. Тэгэнгүүт бүр одоо хоншорын хүртэл тийм нээгддэг. Одоо ихэндээ нээж агаад хөлийн тавьж аваад өмсүүлдэг. Тийм одоо тусгай зохион бүтээлтэр гутал хийж өгсөн. Тэгээ энэ бүхнийг урлаж байхад хүн болгоны биеийн онцлогоос шалтгаалаад их янз янзын одоо зүйлүүд гарч ирнэ шүү дээ. Энэ одоо бас их үзэсгэлэнтэй өсгөө бачим гэдэг нэлээд олон гараатай байсан. Шинэ гарааны хавцыг өмсчээл маш гоё инээвсгэлээ нүдэн гэлзаал ингээл сууж исэн гайхамшигтай. Тэгээд хүн болгоны онцлогоос шалтгаалсан зохион бүтээлт одоо хэрэгтэй байгаа юм л да. Тийм учраас бид нар их зүйлс сурсан. Ялангуяа түрүүчийн гутал энтрийг чинь одоо их нарийн бодож боловсруулж хийсэн юм да. Уул хүндээ бол цаашдаа хэрэгтэй одоо их зүйл. Зөвхөн одоо загварын төдийгүй эмчилгээний гэж би ойлгож байгаа. Тийм байна. За энэ манай гайхамшигтай модель гарч ирж байна. Манай загварын үзүүлбэрийн нүүр царай Пүрма Монгол моделийн одоо загвар өмсгч шүү дээ. Тэгээ манай Улаанбаатарын загварын 7 хоногт олон жил дараалан ингэж оролцож байсан туршлагатай энэ сайн модель. Одоо би энэ жаахан ингэж гимтэд байна. Харамсалтай яванда энэ одоо зүгээр болох гэж бид их найдаж байгаа. Өөрөө их хүчин зүтгэж байгаа. Ийм одоо загвар өмсгч юм. За олон нийтийн зүтгэлтэн ганхүү байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч байгаа. Ганхүү энэ одоо манай тоглолтыг хөтлж олон түмэнд энэ утга санаа бидний хэлэх гээд байгаа үгийг хүргэсэн. Нэвтрүүлгийг дэмжин хамтран ажилладаг урлах эрдэмтэд сургуулийн GT загварын товчоо. За энэ хэсэгт бас нэг жоохон тийм тоглолт тавилт байгаа. Бид нар тэгэхээр зэрэг тодорхой хэмжээний одоо тавилтуудыг дунд нь оруулж хүмүүст шоуга улам сонирхолтой болгох талаар нөгөө талаар оролцож байгаа модельудаа бас их үлдэстэй одоо сайхан байхаар энэ тоглолтыг дуусгад бас нэг одоо модель хийсэн шүү. Миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр энэ байлаа гэж хэлсэн. Энэ биднэрт маш том шагнал гэж би ойлгож байгаа. Тэгэхээр одоо бол энд хурмын одоо хувцсыг үзүүлнэ. Тэгэхээр түгээмэл төвийн хоёр одоо мундаг ажилтан хоорондоо гэрэлж байгаа юм байлээ. Нэг нь найруулагч залуу, нэг нь энэ төвийнхээ сэтгэл зүйч. Маш өндөр боловсролтой, авьяастай, ухаантай ийм одоо хоёр залуу байсан. Тэгээд бид удахгүй болох ч хуримдан зорж маш гоё хувцас уралсныг та бүхэн одоо харах болно. Тэгээд энэ хурмын ёслолыг тодорхой хэмжээгээр нь жоохон зохиомжлоод ингээд харуулсан хэсэг явж байна. За энд манай Улсын драмын академик театрын жүжигчин Отхон цэцэг манай бүхий л энэ олон нийтийн ажлыг дэмжиж ажилладаг өөрөө нийгмийн одоо бас зүтгэлтэн гэж хэлж болно. Тийм учраас энэ wheelchair fashion show-нд бас тэргүүлэх зэрэгтэйгээр олон тавилтанд оролцсон. Энэ зохиомжин дээр надтай бас хамт ажилласан. Сэтгэл санаа маш их тийм нийлж ажилладаг. Тэгэхээр энэ хурмын хувцсны энэ одоо хэсгийг үзүүлэхдээ бид иймэрхүү одоо маягаар тавилт хийсэн юм байна. За энд бол бас манай нэртэй модельуд орж байгаа. Тэгээд нэртэй модельудаас өөрсдийнхөө оролцоогоор манай тоглолтыг чимсэн. Хүн нэг болгоны царайд баяр баясгал гэрэлтээд үнэхээр л хоёр дотны найзынхаа хурманд ирсэн найз бүсгүйчүүл энэ одоо үйл явдлыг нь чимж хамт баясаж баяр жаргалыг хуваалцж байгаа ийм дүр төрх гарах хэрэгтэй. Энийг маш чадварлаг гаргасан гэж бодож байна. Манай модельуд ч өөрсдөө бас нийгмийн их одоо олон чухал зүйлд өөрийнхөө оролцоогоор чимдэг, дэмждэг ийм улс шүү дээ. Тэгэхээр энд бол тэдний өөрөөр ойлон их тод харагдаж байна гэж ойлгож байна.
За удахгүй энэ хоёр залуугийн одоо Болдбаатар гэрэл цэцэг гэдэг энэ хоёр залуугийн хурим нь одоо их сайхан болох нь тодорхой. Энэ хоёртаа аз жаргалыг хүсье. Ярьж илаа нэр аз жаргал хүсье тий. Тий. Ийм гоё хэсэг байсан. Тэгээ бид бас энэ тавилтууд дээр гарч байгаа бүх жүжигчдийн хувцсыг тохируулах гэж бас их чармайлсан. Дэлхийн төгс брэнд. За энд бас дараачийн одоо гоёлын плаж гарч ирж байна. За их гоё поз авцсан явж байна. Энэ их туршлагатай модель болж байгаа. Одоо бас их гоё тийм яавал хувцаа гоё хэсгийн хүмүүст илүүгээр ойлгомжтой харуулах уу гэдэг ингээ хичээгээд байгаа. Надад энэ их урам өгч ийсэн. Тийм манай маш их нэр хүнтэй сайхан модель долгор сүрэн гэж эра моделийн төвийн энэ модель авч явж байна. Бас гайхамшигтай даарсан өмссөн байна. Тий, өөрөө бас их гоё хувцсан. Тий, хоёулаа ингээд нэг арга хэмжээнд явж байгаа гэж ойлгогдож байна шүү дээ, тийм ээ. Ер нь би түрүүн хэлжсэн манай загварын бүтээлүүдээр GT загварын товчооны дизайнерууд урлах хөдөлмөрийн дээд сургуулийн багш нараас маань гадна манай төгс курсын оюутнууд дипломын ажлынхаа ганц нэг загвараар одоо бас загваруудыг зориулан хийж эдгээр манай модельүүдэд зориулж хийж ингэж бас оролцсон нь нийгмийн ашиглалтай. Зах зээл дээр удахгүй бие дааж үйлдвэрлэл эрхлэхээр гарч байгаа энэ залуу боловсон хүчин ийм нийгмийн хүмүүнлэгийн ажилд зайшгүй тодорхой хэмжээний одоо юу хэмт өөрийгөө зориулах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо зүйлд бид нар оюутнаа бас сургалаа гэж ингэж ойлгож байна. Тийм учраас давхар аш холбогдолтой болсон. Манай оюутнууд яаж энэ захиалагчтай чин сэтгэлээсээ харьцаж ах トゥ шиг болоод тийм ээ. Дандаа гэрээр нь очиж премьер хөмсгөж байна. Дандаа өөрсдөө зөвлөж, өөрсдийн санаа 100% нийцэхээр яг амьдралд нь хэрэг болохоор нөгөө талаас орчин үеийн загварын хандлагын дагуу ийм